За үзэгчдээ яг одоо өглөөний 6 цаг болж байна. За бид Монголд хамгийн эрт үе хаалгааны кофе шопын өмнө зогсож байна. Тэгэхээр яг одоо кофе гарч байгаа юу гэдгийг хамтдаа асуутгая. Хичээ кофе гарч байгаа лөө? Гарч байгаа. За нэг американо авчи. За тэгэхээр Завгүй хотын ажилчин залуучууд болон кофенд дурлагсад маань за яг алхаж явах замдаа, ажилдаа явах замдаа халуун кофе уух боломжтой болсон юм байна. Баярлалаа. Тэгэхээр ихчээ ер нь хүмүүсүүд хэр их өглөө ирж үйлчлүүлж байна? Ер нь болохоор манайх нэг юм 5 өдрөө л алж байна. Харьцангуй бас юм чи анхны өдөр мөдөр хүмүүс мэдэхгүй байсан. Зөвхөн нөгөө жимсний шүсийг хараад жимсний шүс смути гэж байгаа байхгүй. Тэгээд одоо бол хүмүүс харьцангуй тасаад өглөөгөр нэг 7 өнгөрөөгд ажил суулгахаас өмнө ирж кофе аваад байгаа. Тэгээд би өөрөө энэ City Tower дээр ажилладаг байсан өмнө. Тэнгүүд нөгөө өглөө явангуудын ерөөсө кофе энэ төр олдохгүй. Тэгээд CEO ч хүмүүс ижээс хайл ангахаар нь орж авдаг байхгүй. Тэгээд харж байгаа манай хүү ер нь нөгөө үзэж байгаад ээж нэг юм байна гэж Facebook дээрээс л санааг орсон. Тэгээд ээж нэг юм гоё жимсний шүш хий эсвэл юм гоё кофе хийгээд тэгээд дүүргээс энэ жилийн нөгөө цааш зөвшөөрлөө штэ. Зуны төвлөрийн цааш зөвшөөрлийг аваа. Тэгээд манай болохоор ямар ч нэг шарсан уурсан хоол ихгүй яг ийм өглөөний цайны хөнгөн сэндвич тэгээд ийм кофе смути хийнэ гэж зөвшөөрлөө аваад яг энэ байдлыг аваад ирсэн. Тэнгүү гайгүй. Кофений үр болох жоох асуудалтай. Бусдаараа бол гайгүй. Хүмүүсийн уудаг кофенийг ямар төрөх байдгүй ял нэвэл зүгээр үү наашаа нөгөө Монгол руу орж хадгалах хугацаа энэ төргээл те ер нь хууралт мууралт гэх тэрнээр л жоохон юмс нэг амар хүндрэл байгаагүй. Манай сэндвич өглөө болгон 6-аас 6:20-ийн хооронд Tinix Catering гэх газраас хамтарч ажиллаж байгаа. Тэднээс өмнөх өдрийн захиалчтай тэгээд яг өглөө 6-аас 6:20-ийн хооронд олон нөгөө өглөө 6 цагаас сонгож байгаа гэдгээрээ л бас жоохон онцлогтой байх гэдэг байгаа байхгүй юу. Яг энэгээр өглөө айгүй хүмүүс дулаахан өдрөөр бүр айгүй хүмүүс гүйд юм лээ. Тэгээд нөгөө гүйж байгаа хүмүүс сундаа гэл тэнгүүд CEO ч юм уу жийс. Энэ хэвдээ хамгийн хор их тонгоод гэн 7 цагаас CEO гэдэг бас газрууд дандаа 9-8-аас 9-аас болдог юм. Тэгэхээр арай онцлог авах гэдэг. Ер нь бол манай хамгийн ойрхон урд дэжтэй урд төрштэй гэх юм бол өглөө 5:30-аас эхлээд 4:30-аас эхлээд өглөөний цай гардаг шүү дээ. Тэгэхээр өглөөний цай өглөөний кофе гэж бүх юм гэдэг. Манайх бол яг нь яг гэхдээ миний анзаарсан ингээ хүмүүс нэг фэйсбүүкээр ингээ ласта өглөөний юм байхгүй өглөөний гэдэг хэрнээсээ яг ингээ 6 цагаас сонгохоор бас нэг тийм амар ингээл гайхаад хараад юм бол ийм байгаа мó гэл ингээд идэв. Тэгэхээр эсвэл байрштай суулаад гэдэг юм уу би сайн мэдэхгүй. Манай Монголд бас нөгөө нэг Чожо музей уртал бас яг нэг юм кофений газар байлаа. Гэхдээ зөвхөн кофе өглөө ирж зарчаад явдаг нэг залуучууд. Өөрөөр бол бах одоохондоо миний судалсаар бах байгаа. Тэгэхдээ өний үед айгүй боломжтой хямдхан байгаа. Ер нь кофе шопуудаас бол манайх бол 2000-аас 3000 төгрөг хямдхан байгаа. Айста одоо тэгэхээр бүр бараг 4000 төгрөг хямдхан болоо явчихаа. CEO-гээс бол чүчүүд үүтэй байгаа. Тэгээ CEO-гийн кофе манай кофегаар чи шал өөр хоёр кофе юм чинь бас тэрийг бол нөгөө нэг кофе уудаг хүмүүсд айлгнах гэж бодчих. Жимсээ яг ингэж гэх юм бол тэгээд нөгөө нэг манайх нөгөө wash шаардлагатай жимсүүдээ бүгднийг гэртээ саатаасаар авчирчаад савн тэгээд аваад бүгднийг нариутгаад тэгээ эндээ ирээд яг ганц нэг төсөв төрлийн жимс байгаа. Бос нь бол бүгдийг ингээ угаацсан бохоо шууж өгдөг юм чинь. Өглөө тэгэл ингээл нойр сэргээж тэгээд өглөөр донгосон бол бид амар хэрэгтэй л гэж тийм. Аюугаа амар гэдэг гарч ирэл аваад уугаад ажилдаа явчихдаг ч юм уу те. Тэгээ манайхаар ирж үйлчлээ дээрээ өглөө алхан 6 цагаас сонгож байгаа шүү л гэж хэлээ да.